Мэдээлэл технологийн үндэсний парк үзүүлж байна. 2024 он саяхан л эхэлж байсан санагдана. Гэтэл өнөөдөр 2025 оноо угтан авахад хэдхэн хоног үлджээ. Энэхүү том цагаан өргөө бол мэдээлэл технологийн үндэсний парк билээ. Олон бизнесүүд төрөн гарч өнөөдөр Монгол улсын технологийн өнгө төрхийг тодорхойлсон томоохон компаниуд болон хөгжсөн байдаг. Харин энэ бүсгүйг зол заяа гэдэг. Энэ өргөөний захирал. Харин энэ залуус бол залуу ажилчид. Үй таач чи юу хийж байгаа? Янз бүрийн сэдэд энэ та нараа. За have fun. Би явлаа сайхан урцгаарай манайхаа. Юу ч мэдгүй яа. Энгийн нэгэн энэ орой IT паркт маш сонин зүйл болсон юм. Он солигдож шинэ жил болох энэ үед гайхалтай зүйлс болдог. Харин IT паркт юу тохиолдсныг хамтдаа харцгаая. Анхаараарай. Улаанбаатараас ярьж байна. Хүндэт сонсогч та бүхний амрыг Оймаага. Нөгөө нэг тайлангийн постэр явуулж байна. Дуудахгүй туслаа би дараа. Нэг постэр ингэж явуулмаар байна. Харин тийм ээ. Загаас тусгачихсан. Тэлмүнэ тайланг аваад ороод ир. Хчинд энэ IT паркт чинь маш олон дүрм журм байдэн штэ. Мэдхөө. Энэ ажилтны гарын авлагтай танилцсан уу? Танилцсан. Вау, энэ Google-ийн юм уу? Та Google-д ажиллаж байсан юм уу? Юу Google? Энд чинь Groovit Google гэх том төсөл ахгүй юу? Тэр үед бид маш их ажилтаа аж дээ. Groovit Google Mongolia хөтөлбөр нь нас үе саргалзахгүй тэтгэлэг хөтөлбөр юм. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яам болон мэдээлэл технологийн үндэсний парк GovLab компанитай хамтарч Монгол улстай анх удаага цахим ур чадвартай 1000 боловсруучид бэлтгэх эхний 350-ыг бэлтгэсэн ба 3 сарын хугацаанд 6 төрлийн ангиас сонгон суралцсанаас гадна ажлын байранд бэлтгэх мөн зөөлөн ур чадварыг 20 цагийн хичээлд хамрагдаж туршлагаа чадахжуулжээ. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан гэдгээр даваа талтай байгаа бөгөөд Google компани аль биесний эрхтэйгээр орж ирсэн юм. Энэхүү хөтөлбөрийг 4-р сараас эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж төгсөлтийнхөө арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд үгээр зогсохгүй 8 болон 9-р саруудад төгсөгчдийгөө ажлын байранд зуучилж ажлын байрны дадлаг туршлагыг нэмэгдүүлсэн юм. Groovit Google Mongolia хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл технологийн үндэсний парк болон GovLab компаниуд хамтран ажиллаж дараагийн төслүүдэд эхлүүлээд байгаа билээ. Чи харин наад цамцаа байнга өмсөх юм? Хэлгүй яадий. Стартап чаленж анх удаа зохион байгуулж хат бид нар ажиллаж исэн юм чинь. Дэлхийд өрсөлдөх технологийн эрэлт дүрээтэй Startup Challenge 2024 тэмцээнд нийт 100 баг оролцсноос Bootcamp Selection, Pitch Selection мөн дээрээс нь чаленжууд их мэтчлэн байдлаар хасагдаж явсаар шилдэг 5 баг үлдлээ. Бид стартапуудынхаа хөгжлийг дэмжих зорилгоор зочин менторуудыг өрж мөн сургалтуудыг зохион байгууллаа. Харин бидний дараа жил илүү олон төслүүд, илүү олон стартапууд дэлхийд өрсөлдөх инновацлог санаануудаар хамтдаа эргүү уулзцгаая. Startup Challenge 2024 тэмцээнд оролцсон бүх багуудаа үүсгэн байгуулагч нартай стартапуудаа мөн дээрээс нь бидний төслийг тэмцэн бүх хамтрагч байгууллага стартап экосистемийн тоглогч нартаа баярлалаа. Дараа жил Startup Challenge 2025 арга хэмжээгээр эргүү уулзцгаая. Чи чинь нэрээ аль хэлцэд орж байгаа лээ? Яа, манайх ямар ажил ихтэй юм бэ? Тийм бааз. Өдөр бүр бид нар завгүй ажилладаг. Хэдий ч нэг хичээн, төдий чинээс амжилт гаргана гэсэн үг.
Яг л манай ихцэн дарах шиг. Дараа нэрээ хаана гам бол Дарах шүүх уралж явсаа удахгүй юм. манай энэ оны хамгийн онцлог ажил юу байсан бэ? Манай ажил уу? Манай хуулийн ихцэн хууль зүйн дүгнэлт боловсруулах, хуулийн төсөл боловсруулах, дагалтан гарах журмуудыг боловсруулах зэрэг үйл ажиллагаанд дэмжлэг өгч ажилладаг. Үүнээс гадна бид хуулийг дагалтан гарах журмын төслүүдийг боловсруулах, батлуулан ажиллаж байна. Бид мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн ажлын албанд болж одоогоор ажиллаж байна. Мөн бид паркта байгуулсан бүх гэрээнүүдэд хууль зүйн дүгнэлт өгч зөвлөгөө өгч ажиллаж байгаа бөгөөд бүгдэнд нь хяналт тавь ажиллаж байна. Одоогийн байдлаар манай байгуулсан гэрээ 125 буюу нууц хамгаалах тухай гэрээ, түрээсийн гэрээ, худалдаа авах гэрээ, манай хуулийн эцсийн хамгийн том ажил буюу шүүхэд хэрэг мэргэнийг шийдвэрлсэн ажиллаж байна. Бид нийт 2024 онд 10 хэрэг шүүхэд өгснөөс 6 хэргийг эцэстэн шийдвэрлэж байгууллагата 400 сая төгрөгийг эргүүлж авч таад байна. Ойлгосноо? Юу гэсэн бэ? Оо. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. IT Park Radio 88.8-ийн өдний хачир зочны нэвтрүүлэг үгээр эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт мэдээлэл технологийн үндэсний паркийн хөрөнгө оруулалт төслийн хэлтсийн дарга хатагтай Шүрэн Цэцэг оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Нэвтрүүлэгтээ урьж оролцсонд баярлалаа. За IT Park-аар ойрд сонь сайхан юу байна? Ойрд хийж хэрэгжүүлсэн томоохон төсөл арга хэмжээнүүд түүний үр дүнгээсээ бидэнтэй хуваалцахгүй юу? 2024 онд мэдээлэл технологийн үндэсний паркийн гадаад хамтын ажиллагаа өргөжсөн, нэлээдгүй олон улсын арга хэмжээнүүд оролцсон, зохион байгуулсан жил болж өнгөрлөө. За хамгийн ихний ажил бол цахим хөгжил харилцаа холбооны сайдын Америкийн нэгдсэн улсад хийсэн айлчлал мөн Silk Road Innovation Hub Монгол улс албан ёсоор гишүүн орноор элсэж Монголын гарааны бизнесүүдийг Америкийн нэгдсэн улсын зах зээлд гарах боломжоор бүрдүүлсэн хүн арга хэмжээг ерөнхийд нь бол зохион байгуулж чиглүүлж ажилласан байгаа. Энэ жил зохион байгуулсан хамгийн том арга хэмжээ бол Азийн шилжилт ухааны паркуудын холбооны 27 дугаар их хурлыг Монгол улсад анх удаа мэдээллийн технологийн үндэсний парк тэргүүтээ байгууллагад зохион байгуулсан байгаа. Тэгээ 11 улсын 235 оролцогч нар оролцож цар хүрээг нэлээд өргөн хэмжээнд авчсан байгаа. 50 жилийн түүхэнд хамгийн анхны эмэгтэй захирлуулах Золзой захирал маань Дасбагийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахаар болсон байна. За Японы JICA олон улсын байгууллагатай хамтраад Japan Mission хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. Энэ жилийн арга хэмжээнд бол технологийн 10 стартап оролцож Японы гарааны бизнесүүдтэй хамтрах, тэндээс хамтрагч байгууллага болох мөн хөрөнгө оруулалт татах, өөрсдийнхөө бизнесийг танилцуулах зорилгоор Токио болон Саппоро хотуудад нийтдээ 5 өдрийн томилолтыг гүйцэтгэсэн байгаа. Японы хамгийн том технологийн арга хэмжээ болох NOMAPS арга хэмжээнд оролцоод ирлээ. За Азийн хамгийн том технологийн арга хэмжээ болох Сингапурын инновац технологийн 7 хоног буюу Switch 2024 арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ жил мэдээллийн технологийн үндэсний парк мөн Монгол улсаас ер нь бол хамгийн анх удаа ингээд засгийн газраа төлөвлөлөөд стартапуудтайгаа хөрөнгө оруулалтын компаниудаа аваад оролцсон хамгийн анхны удаагийн тохиолдол байсан. За энэ удаагийн арга хэмжээнд бол Монгол улсаас 20 технологи хөрөнгө оруулалтын чиглэлийн компани нийтдээ 30 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоод ирсэн. За мөн анх удаа бид бүхэн мэдээллийн технологийн үндэсний парк Fulbright-ийн зочин профессорыг авч ажиллууллаа 44 хоногийн хугацаанд. Энэ удаа Колорадогийн Мессех сургуулийн профессор Тимоти Хайтон өөрийн 20 жилийн технологийн менежмент, бизнес инкубацийн чиглэлээр эзэмшсэн мэдлэгээсээ бид нартай хуваалцсан маш үр дүнтэй анх удаа зохион байгуулсан гэхэд ер нь бол тийм шинэлэг арга хэмжээ болж өнгөрсөн. Дөнгөж гадаад болон дотоод хамтын ажиллагааг илүү нэг шат ахиулсан. Цаашдаа өмнөх жилүүдтэй харьцуулахад бол илүү тийм ахицтай ажилласан жил завгүй жил боллоо гэж манай хэлтсийн зүгээс бол дүгнэж байна. Та бүхний хувьд л маш амжилт бүтээлтэй жил бол өнгөрсөн байна. За Шүрэн Цэцэг гэж
хийж байгаа? Гүш манайхаа би таалтаа хийсэн юм уу? Маргааш тий. За явцгаая. За манайхаа би даалт дээр бид хийдэг мэдээлэл технологийн үндэсний паркын захиргаа удирдлагын хэлтсийн талаар судлах даалгавар өгсөн. Тэгээд би судлаад олж мэдсэн мэдээлэл та хэдтэйгээ хуваалцъя гэж бодож байна. Захиргаа удирдлагын хэлтсэн 4 давхар объектыг эзэмшдэг юм байгууллага юм бэ. За нийтдээ 40 орчим байгууллага байрладаг бөгөөд 500 нэмэх албан агчдууд өдөр тутамдаа байршиж ажилтдаг юм байгууллага юм байна. За нийтдээ бол захиргаа удирдлагын хэлтсэн 17 ажилтнтай, үүнээс 6 үйлчлэгчтэй, 3 сантехникийн инженер, 1 захиргаанчтайгаар дэд бүтцийн ашиглалт үйлчилгээг бол авч явд юм байна. За өнгөрсөн онд жишээ нь бол захиргаан эрчим хүчний чиглэлээр хийгдсэн засварын ажил нь бол 280 удаагийн засвар үйлчилгээний ажил хийгдээд энэ нь өмнөх онтойгоо харьцуулахад 1.8 дахин бол одоо их байсан байна. За дараагийнх нь бол мужаан засварын ажил байна. Үүн дээр бол 175 удаагийн засвар үйлчилгээний ажил хийгдсэн бөгөөд одоо энэ өмнөх онтойгоо харьцуулахад 1.5 дахин өссөн юм үзүүлэлт байна. За сангийн чиглэлээр хийгдсэн ус дулааны чиглэлээр хийгдсэн ажил нь бол 266 байгаа бөгөөд энэ нь өмнөх онтойгоо харьцуулахад бас 1.8 дахин буюу одоо энэ том объектыг авч явахын тулд маш олон хүмүүсийн хүч хөдөлмөрийн ажил бол одоо ордог юм байна. За ажилчтай одоо бусад арга хэмжээнд хамруулсан тоог нь харах юм бол 455 ажилчтай бол хамруулсан. Энэ нь өмнөх онтойгоо харьцуулахад бас 2 дахин өссөн маш өндөр үзүүлэлттэй явж байгаа юм билээ. Танхимын 477 арга хэмжээг одоо арга хэмжээний танхимыг бэлдснээс гадна нийтдээ 8752 м2 талбайг бол өдөр болгон өдөр тутамдаа жилийн турш цэвэрлэгээ үйлчилгээг нь одоо гүйцэтгэж ажилласан байна. Үгүй Оянбаатараа над руу анхаарлаа хандуул л та. Монгол тулгадны зүүн эрхэм Улаанзолот монголчуудаа зориуллаа. Сайн байцгаана үзэгчдээ. Монгол тулгадны 100 эрхэм нэвтрүүлгийн зочин хамирт IT паркийн нараа гэдгээр алдартай хадагтай наран цэцэг оролцож байна. За, яагаад таныг энэхүү нэвтрүүлэгтээ орсон бэ гэхээр төмний нэг гэдэг үг шиг эрхэм хүмүүсээ бид нар оролцуулж байгаа. Яалчгүй та бол IT паркт насаараа ажилласан. IT паркт ажиллахад таныг ажиллах үед юу хэцүү байв? Хүнд хэцүү зүйлсүүд юу байв? Би анх 1998 онд IT паркт төслийн менежерээр орж исэн. Анх ороход одоо ямар байв? Хэцүү байв? Анхны ажлын гараа нь үстэй тийм ээ. Анх сургуулаа төгсчөөд IT паркт ажилд ороход мэдхгүй чадахгүй залуу хүний хувьд их байсан. Тухайн үед захирал байсан дарга нар маань их юм сурж тэр хүмүүсээс авч үлдсэн. Хэцүү үед байсан. Нэр лугаа цааш шидүүлээд ойлгох үйч байлаа. Залуу хүүхэд. Анх одоо тий алтан бицгийг сурах гал захиралдаа цаас шидүүлээл уйлж ирсэн уу та? Юу гэж юм бэ? Нөр лугаа цаас шидүүлнэ гэдэг чинь. Жохо хүүхдүүд хэцүү санагдана шүү дээ. За энэ жилийн одоо 2024 оны танай ажлын тайлангаас дурдвал онцлог ажлууд юу вэ? Сургалт судалгааны хэлтсийн 2024 оны онцлог ажил. Сургалт. Мэдээллийн технологийн мэргэшүүлэх анхан дунд агсан шатны 27 удаагийн сургалтаар 2825 суралцагч хамруулж зорилттой бүлгийг хамарсан сургалтуудыг зохион байгуулав. Хакатон. Миний кодын эхлэл, миний анхны инженерчлэл болон бусад төрлийн хакатон тэмцээнийг нийт 10 удаа зохион байгуулж 309 оролцогч хамруулав. Хамтын ажиллагаа. Төрийн албаны зөвлөлтөд хамтран аймаг, нийслэл, яам агентлаг, тамгийн газрын инженер, технологийн ажилтнуудын дунд ур чадварын төвшин тогтоох туршилтын сорилыг зохион байгуулав. Туршилтын сорилд нийт 576 албан хаагч хамруулав. Мэдээллийн технологийн салбар болон салбар дундын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр нийт 10 гаруй байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллав. Төрийн цахим үйлчилгээг зохицуулах газартай хамтран 21 аймагт хакатоны сургагч багш бэлтгэв.
Олон улсын шалгалт. Олон улсын мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг нийт 2 удаа, мэдээллийн технологийн практик ур чадрын шалгалтыг 1 удаа зохион байгуулж, нийт 278 шалгуулагч хамруулснаас 54 шалгуулагч нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээг гардаа аваад байна. Олон улсын арга хэмжээ. Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан олон улсын асуулт боловсруулагчдын 38 дахь удаагийн уулзалтад мэдээллийн технологийн үндэсний паркаас 3 төлөөлөл, ихтэй сургуулийн 2 төлөөлөл оролцов. Уулзалтын үр дүнд Монгол улс боловсруулсан чанараараа гишүүн орнуудын дунд 2 дугаар байрч шалгарч 1 шатаар урагшлав. Танхим. Байгууллагын танхим ашиглалтыг нэмэгдүүлж өмнөх жилээс 22.3%-аар нэмэгдүүлв. Яалчгүй таавал IT паркд насаараа ажилласан. IT паркад ажиллахад ямар шүү зүйлс тулгарч байв? Хэцүү зүйл нь юу байв? Энэ их оронд ч ер нь сайхан зүйл хийх хэрэг байна уу? Хэлжсэн. Хүмүүс ингээд өөрийнхоороо байхаар ингээд гомдчихдгоо гэж. Гэхдээ ингээд өөрийнхоороо уулын байгаад байгаа шүү дээ, тий. Яах вэ? IT паркта юм ичиг хэлвцээд байна. Тийм биз? Технологийн салбарт ажиллана гэдэг чинь халаан байхгүй. Тийм биз? 98 онд анх ажил дээр гараад ээж аваасаа жаахан амьдрал хийж үзээд өчнөө юм утсан ч сүдээ зэрэгтэй хичээж л амьдарч. Таач. Очлоо. За баярлаа. За нэвтрүүлгээ дуусгах уу? Монгол тулгадны зүүн эрхэм Улаанзалат монголчуудаа зориуллаа. Сайн бацгаана уу? Солонгосоос манай байгууллагыг зориулсан та бүхэндээ баярлалаа. Good afternoon, ladies, and thank you for visiting our IT park from Korea. 네, 감사합니다. Оо, чойд таамын хоёр манайх чинь зөндөө одоод байд юм шүү. Юу, одоо наа чойд таамын хоёр чинь манай инкубатор ахгүй юу? Оо, тийм үү? Тийм. Инкубатор. Үгүй, чи юу бодоод байгаа юм бэ? Инкубатор гэдэг чинь шал өөр. За манай мэдээллийн технологийн үндэсний парк нь 2002 оноос хойш мэдээллийн технологийн инкубатор хөтөлбөрөөр хэрэгжүүлж ирсэн байхгүй юу? За нийт 400 гаруй компаниг бодлуулсан байгаа. Манай инкубаторууд оффистаа ажиллаж байна. За 2024 онд бид бүхэн нийт 4 удаагийн эслэл зохион байгуулад за яг одоо энэ мэдээллийн технологийн үндэсний парк нийт 22 компани үйл ажиллагаагаа явуулж байгаа байхгүй юу? Эслэлтэн дараах үзүүлэлтэд байдаг шинэ бүтээл санаатай байх, за хэрэгжүүлэх боломжтой онцтой шийдэлтэй, эдийн засгийн үр ашигтай байх, за мэдээж мэргэжлийн ур чадвартай байх, за дээрэс нь үйл ажиллагааны төлөвлөлтөөр байхад болно. Манай дээр үндсэн 14, агсан түвшний 2, дараахаар 5 эмэгтэйчүүдийн бизнес инкубатор 1 гэсэн инкубаторууд байрлаж байгаа байхгүй юу за? Нэрээ тийм. Виртуал бусын ажлын албан дээр Би дарга нарыг захирал дуудаж байна. Бусад хэлэлцийн тайлангуудтай танилцлаа. Би танах тайлан хаана байгаа юм бэ? Манай хэлэлцийн тайлан одоо хийгдэж байгаа. Ой манайха тайлан их санаа голчлаа. Бид нар одоо эхлээд байна. IT Park. IT Park, IT Park, IT Park, IT Park, IT Park, IT Park. IT Park, IT Park, IT Park, IT Park.
гэж хэлэхэд хэцүү юм. Facebook, IG, TikTok бүх social media оруулнаа. Mention hashtag хийрээ би мэдээж хийж байгаа их чинь би schedule reel оруулнаа. Одоо оги харин дахиж PPT хийхгүй шүү. IT Park Тиймч тайлан ингээ болоо гэ бүх хүмүүс үслээ хэлнэ арай гой зураг бичлэг постэр мэдээ хэлдэг гэс зул гэх юм оо don't you worry бүх зүйлийг бид хамтдаа дорн хийж үзэж бич туслаа дараахан байх ID Park дотор минь дандаа ой төслүүд хэрэгжнэ IT Park